Жаргалант гарданд ирсэн байна. Энд чинь манай нэг захиалагч байгаа. За эднийх бол ер нь 10 кВт-ийн систем, 10 кВт цагийн ийм систем суулгасан байгаа. За тэгээд яг ийм налуу дээр ашиглаад, зай толгойгоо ашиглаад ийм бетонны суурьтай ийм байдлаар ерөнхийдөө төлөвлөж хийсэн байгаа. За тэгээд энэ айл маань бол өөрөөсөө нэлээд ийм технологийн одоо шийдлүүдийг хэрэглэх дуртай ийм ахгүй байгаа. За өөрөө цахилгаан машинтай. Тэгээд цахилгаан машины бол бас энэ нараар цэнэглэх ч юм уу өөрсдийнхөө хэрэглээг яг энэ нарны эрчим хүчээр шийдэх ийм хүсэлтэй айл байгаа. За тэгээд ямар ч панел бол ийм налуу дээр бетон суурьтайгаар хийгдсэн байгаа. За тэгээд хэдүүлээ ямар ч ахынд ороод за ер нь хэрэглээ маань ямар байна? За ямар асуудлууд тулгарч ийн асуудлыг нь яаж шийдвэрлсэн байна гэдэг талаар нэг хөнхөн уулзаад нэг асуучих тий. За дэвшлэх үү. Энэ ах өөрөө юм бүр цахилгаан машинтай. Тэгээд хуучин энэ нөгөө нарны систем суулгахаас өмнө цахилгаан машин, тог тосорсон цахилгаан машиныг залгаад хэрэглээгээ хангаад түрүү жил дээр айгүйх тогны хязгаарлалтанд орж исэн юм билээ. Тэгээд тэрийгэ цахилгаан машиныг залгаад өөрсдийнхөө гэрэл мэрэл шаардлагатай хэрэглээнүүдээ залгаад ингээ ашиглаад явж байсан. Тэр нь технологи талдаа нэлээ юутэй дуртай тийм ах байгаа. BYD. Зя байна. Оо, та энэ ч байсан. Сайн байна уу та? Сайн байна. За, бид нэг бичлэг хийх гээд. Системийн талаар ер нь яаж ийж ингэ. Энэ микрофоныг тань зүүчих үү? За. Яриа нараа тод явах. За, эдлээ нөгөө юун дээр очих уу? Батарейн дээр. Гадаа тий. Гадаа суугцсан. Гадаа суугцсан. Эдлээ ийшлээ. За, таны ажил сайн. Ажил сайн. Энэгээр юм янзлаа л аж. За. Нөгөө нэг хүлэмжний ногоонууд гоё ургаж гин үү? Одоо өрсөлдөөгээ хийцэн байгаа. Хүлэмж чижтэй жоох юм. Гэхдээ гоё. Чин бас хэдүүнийг хэрэглэнүүд хангацсан тий өөрсдөө чинь. За. Манай энэгээр жоохон замбрааг бол байгаа. Зүгээр. Тий. Гол нь тануудын үзэх юм чинь бол нөгөө хийсэн юм. Энэ дотор тий. Тий наа. За энэ ч суугдсан байгаа. За энэ систем маань ажиллагаа нь яаж байна? Айгүй ухаалаг юм аа. Тийм байна. Миний оролцооч би зүгээр юун дээр аппликейшн дээр л юм хэмжих юм байна. Ааха. Тий энэ хэмжээ их багассан байна өөр юунуудыг бодвол харин за хэмжээ айгүй бага байгаа. Тэгээд хүүтэнд их төсвөртэй болсон гэжсэн. Энэ ч нэрээ та энэ чиний хийсэн юм чи сайхан агааржуулалтын юм нэмчүүл. Энэ чиний цоолох уу яах вэ те? Харин тэгээд тэнд жоо агааржуулалтын юмыг сайжруулчвал зүгээр бах. Тэгэхгүй одоо нөгөө яг эд халж эхэлж байгаа болох те. Манайх дотор займуутай болохоор энэ гадаанаа хийсэн. Ааха. Тэгээд тэр нэг зүг боллоо. Тий. Дотор заагаа хэмнээд тий. Ер нь бол батарей тэгээд энэ инвертер өдр бүгдээрээ гадаа суугдахад ямар нэг асуудал байхгүй. Тийм байна. Тий. Тэгэхээр бидэд бас нөгөө давхар хянаад байгаа бол тэр гайг бах. Асуудлууд ер нь гарч ийн үү? Үгүй ямар ч юм алах юм. Тог тасарсан сая сүлээд. Үгүй. Нэг тасархад манайх яг ажиллаж ирсэн. Аа. Тий. Нэг 4 цаг тасархад ямар ч асуудал байхгүй. Оо цаашгүй. Тий. Ер нь бол тогтой өөрийн тогтой байна гэдэг чинь их давуу тал байна. Аа. Тэг нэгдүгээр тал миний хувьд бол би бол нэг яг мөнгө хэмнийч гэж бодоагүй. Ер нь бол нэгдүгээр өөрөө их усвэртэй болоод тий. Тэгээд өөрийнх нь нөгөө цахилгааны хэрэглээг ихсгэж байгаа байхгүй юу? Давуу тал болгоод тий. Тэгээд тэр нөгөө цахилгаан хэрэгслээ хөрөгч өөр зориултын хөрөгч энэ төр аваад бас боломж гарсныг бас тэгж ашиглаад байгаа. Та ч бас технологийн юмнууд аягүй хэрэгэлдэг. Манай ах юу цахилгаан машин хэрэгэлдэг байгаа. Та ч нэр хуучин тог тасархаар цахилгаан машинаас гэрлүүгөө тижээлэг өгдөг гэсэн зү тий. Ер нь бас сэтэл тэндээс юм. Харин тий. Тэгэхээр манай ах ер нь технологийн юм дээр аягүй гоё хүлээж авдаг хүн байна. Айтайхан байгаа. Ааха. Тий. Ер нь та томруулах бодол байна уу? Одоо нөгөө сүлжээ рүү зарах асуудал нь яасан бэлээ? Би томруулахыг судалж үзсэн. Гэхдээ сүлжээ рүү зарчиж байгаа учраас би бол
тэр нь болчихж байгаа мó л гэж бодож байна. Надад бол 10 кW бол хангалттай тий. Ер нь бол нэг иймэрхүү айлдвал хангалттай болчих. Та нөгөө төлбөр ер нь гарсан уу? Би нэг наач. Төлбөр гараагүй байгаа. Төлбөр гараагүй байгаа юу? Аа за. Тэгвэл энэ сарын юм дээр л ер нь мэдэгдэх юм байна тий. Одоо тэгэндээ. Аа. За өөр асууж тодруулах юм юу вэ? Сэтгэл ханамжтай байна. Аа. Тэг энийг хийсэн улсууд их сайн хийсэн. Бүр барилга шиг зураг гаргаж хийсэн. Хэмжээ дамжаага өөртөө маш сайн барьд юм билээ. Чи чинь нөгөө нэг гол нь энэ ч одоо энэ суур ихэд л доошо 60 см байна. Тийм ээ. Нэг харъя. Энэ манай энэ цалхитай газар байхгүй юу? Тэгэл би суурийг бас сайн эгээсэй гэсэн. Миний бодсноос л илүү л болсон. Бид чинь манай хэд доошоо суурийг нилээнгүй ухаад арматуртай бүгднийг зангитаад хийсэн баг тий. Арматуртай байсан. Аа тэгээд ингээ бит юмар хамгаалсан. Тэ сайн болсон. Яг иймэрхүү нөгөө салхихтэй газар юу суурийг нилээн сайн хийхгүй. Энийний тавьсны дараа нэг айхтар салхилсан юм аа. Хойноосоо ч урдаасаа ч юу зүгээр л. Асуулгүй. Би бас нэг хаалт хийдэг юм уу гэж бодсон байлаа. А нэг ийм та нэг ийм тор хийлгээ гэдсэн шүү дээ. Тэгээ боллоо. Асуулгүй. Нэг талаа тор хийлгээ гэж бодож байсан. Нөгөө тог тасрахад яаж ингээд гэрэл унтарж байгаа юм уу мэдэгдэж байна танд? Мэддэхгүй байсан. Хүмүүс харин нөгөө нэг тог тасархаар тог тасарснаа ч мэдэхгүй байх нэг тиймэрхүү юм байна. Тий. Тэгэхээр айгүй амар байгаа сте тий. За танд өөр асуудалтай юм гайгүй юм байна тий. Одоо би энэ дээр тий нөгөө өөрийнхөө тогны хэрэгцээтэй энэ байдлыг ашиглаж өшөө юу хэрэглэмээр ч юм битээ. Бас нэг хэмнээддэг юмнуудаа бас хэрэглэмээр юм шиг тий шүү дээ. Одоо нөгөө боломж ихсэж байгаа болох тэр жохомж. За. Өдөр ч өстө сайхан өдөр байна да. Өнөөдөр сайхан өдөр байна. Харин та нар сайхан өдөр ирлээ. Харин буянтай байна да. Буянтай. Одоо ч хоёулаа нөгөө төвийн сүлжээ рүү залгах асуудал байгаа тий. Манайхаас нөгөө нэг зургууд нь очсон, зураг очсон, актууд очсон. Тэгээ нөгөө заавар яаж холбох гэдэг заавар. Тэгэхээр та нөгөө нэг e-tog цэгийн ороод юмнуудаа сайхан авсаргаад файлаар очсон байгаа. Хүмүүсийг авсаргаад хүсэлтээ гаргаж байгаа. Нөгөө техникийн нөхцөл маань гяс гарч байгаа. Тэгээд тэрийг хурдан шуурхай болцсон. Тэр айгүй хурдан болцсон гэж хэлсэн. Тийм. Хууч айгүй удаад идэгээс одоо нэлээд хурдцтай болоод байгаа шиг үлээ. Тэгээ холбогдчихвол одоо жишээлбэл өдөр хоёлоо ингээд сууж яхад цахилгааны нөгөө хэрэглээ айгүй бага шүү дээ. Одоо ингээд зараа сууж яхна шүү дээ. Тий. Харин тийм дээ. Хурдан зармаар байна. Харин зараад тэгээд ер нь зардалгүй сайхан ингээд байчвал тий. Тий. Тэгэд одоо бас мөнгөлж байгаа бас энэ дээр харах нь шүү дээ. Тийм шүү дээ. Одоо таны нөгөө сарын төлбөр дээр чинь гарч ирж шүү дээ. Одоо нөгөө нэг хасах тэд ч юм уу ер нь тэдийг нийлүүлсэн байна гээл. Зундаа бол ер нь дандаа хасахтай явчих واخ. Тийм байна. Тэгэхээр нөөцлөөл сайхан. Өвөлдөө бол ерөнхийдөө тэр авалгаа бол шилжүүлчихнэ гэж ярьсан шүү дээ. Тийм ээ. Та үндсэндээ бол тог үнгүүлсэн л би ойлгоод байна. Тийм. Ер нь л тэгэл жилийн дундчаар ингээд баланслал. Өсөө 5 кВт нэмэх шаардлага байхгүй юм шүү. Шаардлагагүй хаа. Одоо хоёулаа ямарчсан хараад энэ жилдээ нэг харж байгаа. Тэгээд хэрвээ шаардлагатай бол нэмэхэд бол амархан шүү. Тийм нэмэхэд бол амархан шүү. Хажууд нь сайхан. Би бас тэгж бодлоо. Та чи одоо нөгөө цахилгаан юунуудтай парнуудтай байгаа тий. Хуучин нөгөө цахилгаан бойлроо солилцсон гэж л. Тий. Ер нь цахилгаан бойлроо солилцсон. Одоо минийх ер нь эрчим хүчний хэмнэлтийн юмнууд л хэрэглээд байгаа. Нэг талтаа бас эрчим хүч үйлдвэрлээд байгаа юм тийм ээ. Тий. Энд чинь бас улс орнодоо өөрийнхөө хэмжээнээс тодорхой нэмэр болж байгаа. Тийм нэмэр л болж байгаа асуудал шүү дээ. Тий. Одоо тааш нэрүүд юу? Зундаа одоо халуун болчихгонд кондишн хэрэглэж байгаа тий. Кондишн их хэрэглэнэ. Энд чинь манайх чинь шууд нартай юм чинь. Харин шууд уучж байгаа бол зундаа аяга халуун болчих. Сэрүүхэн яаж чаасан тэгэл энэ кондишн бас овоо ийддэг юм бэл. Тийм шүү дээ. Кондишн хэрэглээд 2-3 зэрэг хэрэглэж гарч байна. Тэгвэл тэрийг бол элбэг даахаар байна л тий. Одоо нөгөө та бол утсан дээрээс асуудалгүй хандж байгаа шүү дээ. Тийм утсан дээрээс л харж байгаа шүү дээ. Одоо ер нь ингээд харахад одоо үйлдвэрлэж байгаа маань гарах гэдэг юм тийм ээ. Тий нэр хоёлоо тэрийг нэг гарч. Тийм минийх бас танад дээр гарч байгаа юм уу? Гарч байгаа. Манайх ч нөгөө нэг инженерүүд заавал нөгөө ямар алдаа гарч ийн энэ тэр гэдэг юмнууд заавал хянах хэрэгтэй байна. Хоёул тэгвэл нэг тохируулга нэг хоёр талаас нийлж ин нэг харчих. Тэгээ. Одоо би за таны батарей бол одоо дүүрэн байна. За. Та орсон уу? Гарч ийн тий. Батарей дүүрэн байна. Таны хэрэглээ чи одоо нэг 640 ватт л хэрэгжилж байна.
Одоо тэгэнгүүтээ нарнаас 0.4 буюу нөгөө нэг хоёулаа сүлжээ рүү нийлүүлэхгүй гэсэн горимн дээр тавьсан байгаа. За тийм байна. Тий. Тэгэнгүүт нөгөө инвертер дээр ингээд луплээд хаагаад байгаа гэсэн. Хэрэглээндээ шууд өгөхөөр. Одоо манай за ингээд энэ зөрөөг л одоо энэ улсад л өгөх хэрэгтэй юм байна шүү дээ. Тийм. Тэгсэн чинь хоёулаа хэрвээ нийлүүлэхээр байсан бол одоо ингээд 9 кВт-ыг үдий зараа сууж ийн гэсэн. Тийм байна. 9 кВт ч одоо бас лоо юм байна. Тийм шүү дээ. Бас хөөрхөн мөнгө болчихно. Харин тийм байна. Их баг нь яг хөө зөвл мөнгө болж байна. Зөвл ашигтай хийндэл нэг хүний л айлын гэрэл нь асаад байж байгаа гэсэн үг шүү. Гэрлээ сайхан хэрэглээл бусдад бас жоох эрчим хүч. Одоо эрчим хүч ч одоо айлууд ингээд овоо нийлээдээ бол энэ Монгол улсын эрчим хүч нэмэр болох байлгүй дээ. Болно шүү дээ. Одоо яг хэрвээ ийм тархимал их үүсвэрүүд их болоод ингэх юм бол ийм нөгөө өөрсдөө батарейтай бие даасан батарейтай байх юм бол тэрэндээ сайхан хоримтлуулчаад одоо нөгөө оройн оргил ачааллын үеэр чинь нөгөө нэг ийм эрчим хүч хязгаарлаад байгаа шүү дээ. Нэгдүгürt айлууд нь өөрсдөө тэрнээсээ ангиж ирчин гэсэн үг. Хоёрдугаарт одоо оргил ачааллын үеэр нөөцөөс эрчим хүчээс улсдаа өгчүүл бас нэг тодорхой хэмжээгээр чадлын дутагдлаас ангижруулах асуудал гарна гэсэн. Тэгэхээр олон айл ийм өөрсдөө нөөцлөрийн системтэй байна. Манай энэ дэлхийд одоо 3 айл тавьчлаа шүү дээ одоо. Дөнгөж саяхан шүү дээ. Тэгээд бас нэг 2-3 айл ирж үзээд байгаа. Танах хэлэх үг гэл. Би ингээд танаас судлаа л гэж байгаа. Манайхыг ийм газар хийсэн гэсэн шүл юм ярьж байгаа. Тий. Өөртөө судлаа л яваалаг тийм шүү дээ. Судлаа л явуул зүгээр. Тэгээ судлаа л яг аль нь өөртөө таарахаар байна. Тийм би бол сайхан тайлбарлаж өгч байгаа ашигтай. Үгүй би өөрөө хийх гэж их судалгаа хийсэн л тийм. Та ч үгүйс айгүй их судалт юм билээ шүү. Айгүй судалсан юм. Судалж байгаа л яг аль нь судалж хангалттай мэдээлэл бас олдохгүй л байх шиг санагдсан надад. Одоо миний одоо та нарт энэ юм яриад байгааг учраас тэр нөгөө над чиг мэдээлэл хайж байгаа усад л бас хэрэгтэй л гэж та яриад байгаа шүү дээ. Тийм. Минийх бол би тэр талаас нь л яриад байгаа. Зүгээр яг хийц энэ тал дээр шуурхай авах тал дээр энэ төр бас сайн байсан. Бас тануудыг бас магтмаар байна. Та яг мэдээлэл авах гэхээр яг ямар төрлийн мэдээллүүд тутмаг вэ? Гэхдээ надад ер нь яг одоо би мэдсэн байгаа шүү дээ. Тэр хэмжээний л мэдээлэл хэрэгтэй байгаа байхгүй юу? Тий. Одоо бол би мэдсэн байгаа. Би энэ нэг л та нар ч гэсэн бас санаас нь ингээд бас нэг мэдээлэл бас хэлэхэд энэ эрчим хүчний энэ сэргээгч эрчим хүчийг бол бас улсаас дэмжиж хөнгөлөлтөө зээлмэл өгöd байгаа юм билээ шүү дээ. Тийм. Тэр мэрийг бас сайн сурталчилж өгнө гэж байна. Тийм. Би бол мэдээг байж гал авцсан. Ер нь очиод тэнд юу харсан. За одоо цаг нь тулцсан гэдэг. Тэр зээлээр өгнөл авчвал бас их хөнгөн зээл байсан билээ. Тийм. Урт хугацаатай. Тийм хүндрэл учраад авахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Богн урт хугацаанд болох төр ч юм уу төлөлт нь айгүй бага болчихж байгаа юм. Тийм байл. Тэгэхээр зэрэг бас ер нь бол нэлийн гэр оролч гэсэн ингээд хөгжил бас хөгжөхөр шинжтэй харагдсан. Их зүгээр харагдсан. Одоо ч тэгээд бас яг нэг хэдэн жилийн өмнөх 5 жилийн өмнөхөө бодвол яг нарны панел, инвертер нөгөө батарейны үннүүд айгүй хурдцтай буугаад байна л да. Харин тэгшиг бодлоо. Тэгээд 4 жил чи нөгөө улс бас нөгөө татваруудаас хөнгөлцсөн. Инвертер батарей эдрийг тэгэнгүүт нөгөө нийт массаар үнэ айгүй гой буугаад ирээ. Хэрэглэгч нарт нөгөө оногдож байгаа ачаалал нь ерөнхийдөө бас багасаад байгаа байхгүй. Тийм байна. Тэгэхээр дараа жил ч гэсэн ер нь нэлээд буугаад. Одоо хэдэн жилийн өмнө бол мөрөөдшгүй амар технологи байсан биз дээ. Одоо тийм. Одоо ч их ойрхон л болчиход байна. Тийм. За. Ашгүй. Тэгээд одоо та одоо үйлдвэрлэгч болсон. Тэгээд удахгүй үр шимээ хүртэл. Одоо тийм. Хүмүүс ер нь одоо ер нь интернетийн юугаар л мэдээлэл авч байгаа юм чи. Мань мэт нь бол одоо 2-3 асуун 4-5 ч асуун шүү дээ. Тэгжэж л ойлгоно одоо. Тэнд нь л сайн л ууггүй л хариулаад ямар байгаа. Манай хэд гайгүй байсан юм шүү дээ. Гайгүй байсан. Харин эргэж холбогдоод байсан чинь л их баярлсан. Одоо энэ яасан олон юм асуудаг хичээгүүд нь бас баярлж байна. Ер нь бол хүмүүс нөгөө ойлгохгүй байгаа юм чинь заавал авшруулж ийж тэгээд эн чинь өөрөө бас нэг юм шууд нөгөө сэтгэл хөдлөлөөр хийдэг юм биш. Тэгээд айгүй судалгаа суур үндэстэй үйж ийж манайх нэг хөдөөний айл нэг телевизээр залгасдаг юу шиг л бодоод тах шиг байна. Би ч өөрөө бас ийм нарийн гэж өрөөсөө мэддэг. Тэгээ энэ систем их ухаалаг байсан байна. Би одоо ерөнхийдөө өөрөө тохируулаад байхаас юм уу гэж бодож байсан чи үгүй юм байна. Маш ухаалаг юм байна. Та одоо ер нь нөгөө нэг аппликейшнээ сайхан ухаад ер нь нэг юм горимодыг нь айгүй сайн ойлгочих юм бол ер нь ойлгож эхэлж байгаа тийм.
Одоо даа жишээлбэл нөгөө хөдөө одоо явж маа шүү дээ. Тэр үедээ шууд бүгднгийн сүлжээ рүү нийлүүлдэг байдлаар ч юм уу тохируулчих болдог. Тийм үү? Тий. Тэдээс тэдэн цагийн хооронд ч юм уу цагийн гормуудыг сайхан тохируулж өгөх. Би зүгээр өөрийнхөө хэрэглэг тохируулсан явцсан ч л болно шүү дээ. Хөргөчөөд яа. Та тэг хэрэглээндээ одоо хэдийн нэг 800 ваттыг л өгнө. Үлдсэнийг нь сүлжээ рүү нийлүүлнэ гэдэг гормуудыг нь тавьчих болно. Тийм үү. Тэгвэл эзэнгүй үедээ айгуу гоё тохируулаад авчихна. Аа. Өвлөө одоо би яах вэ? Өвөл бол та ер нь өвлийн нар багассан шүү дээ. Хэрэглээндээ л бүгднийг хэрэглэхээр л тохиолж байна. Өвлийн нар багасна. Гэхдээ өвлийн нар чинь баг гарч байгаа шиг сайхан л нар гардаг. Манай энд бол сайхан гардаг. Тий. Яг хөө дээр 100 болвол дээгүүр өдгсөн бол доошлж байгаа. Тэгээ яг хөө энэнгүүр явахаар тусгал бол гайгүй. Нэг 5 цаг бол хангалттай тусч байгаа. 5 6 цаг. 5 цаг бол хангалттай зай авчаар юм байна. Тий. Тэргээрээ бол манайх чинь хэмнэлттэй халагчтай юм чинь барыг нэг юугаа авчаар л юм санагдсан. Гэхдээ болохгүй л эрчим хүчнээсээ авчна. Тий. Тэр чинь өөрөө зохицуулаад явчихж байгаа шүү дээ, тийм ээ. Та ямар ч оролцох шаардлагагүй. Дутагцныхаа сүлжээнээс аваад тэгээд зуныхаа зарсан мөнгөөрөө өвлийнхийгээ төлчихөж байгаа л ихэж ойлгоод. Та нөгөө 4 жилийн нөгөө ийм падаанууд байгаа шүү дээ захлагааны. Өнөөдөр бүр байгаа. Тэрийг энэ жил хэдүүлээ сайхан харьцуулаад одоо энэ сараас эхлээ сайхан харьцуулаад хараа явчих тий. Ямар үр дүн гарч яг бодитоор хэр гарч ийн гэдгийг хараа явчих. Тий. Бас нэг онцлог байгаа энэ өөрийн гэсэн эрчим хүчтэй байх чинь одоо бид нар ч нөгөө хавар намар бид нааруул ер нь манай Монголын нар сайн штэ. Тий. Хавар эрт ногоо идэж болж байна. Намар орой болцол бас идэж болж байна. Энэ юунда халагч тавьчаад. Тий. Яг хөтөд тэр чинь бас өөрийн тарьсан юм идэх болцоо нэмэгдэж штэ тийм ээ. Тий штэ. Нэг иймэрхүү их давуу талууд байна да. Одоо яг та удаан хугацаанд ашиглаад ирэнгүүт өшөө бас боломжууд ингээд нэгдэлээ. За ингэж болох юм байна гэдэг юм чинь нэмэгдээл яваа. Тийм баг. Би бол одоо бас нэг хэсгийг нээчээл ах шиг байна. Одоо аппликейшнтайгаа сайн ажиллаад ер нь жоох хугацаацсан. Одоо ингээд тог тасарлаа гэхэд гэрэл юу сайн авчихгүйгээр ингээд үргэлжлээ явж байгаа ч яг гоё болчиход байна. Тэр их сайхан байна. Та нэр гэрэл тог тасрахад нөгөө хөрөгч ажиллахгүй нь үү? Гүү ажилласан байна. Ажиллаж байсан байна тий. Амарч исэн юм үү тий. Тийм гэрлийн данд орч харсан юм шиг л. Тэрнээс бүгд ажиллаж байсан.